Durian амттай. Шууд durian үнэрсэж штэ. Баярлалаа. Тэгэхээр муу ухах. Ингээ би хуруундаа ингээ хийгээдсэн штэ. Гоё жажууд зөөхөн. За манайхаа би одоо Таиландд хүрээд ирсэн байна. Уг нь Малайзийн дараа би Сингапур яваад энэ Таиландд ирэхээс өмнө Сингапурт байсан бохгүй юу? Тэгсэн чинь Сингапурын бичлэгийг би өгн хийсэн байсан. Амстагийн бичлэг. Тэгсэн чинь харамсалтайгаар устсан. Тэгээ би бараг өчигдөр ч ингээ уйллаа. Яа! Стресс. Би нөгөө камерын дээр бичлэг хийсэн байсан. Тэгээ амар маяглал камерын дээр бичлэг хийгээд байсан чинь камерны бичлэг устсан байсан. Тэгээд би ямартайж Сингапурт 4 хоног аялсан. Амар гоёсан. Иймэрхүү зургууд авахулсан. Тэгээ зөндөө олон газруудаа очисон. Бүх үзэх ёстой юмнууд үзсэн. Аквариум руу явсан. Зөндөө олон Сингапур хоол идсэн. Ер нь амар гой өдрүүд өнгөрсөн. Тэгээд Сингапурын амттай өнгө амар гой бичлэг болцсон байсан. Тэгээд байхгүй болсон байгаамаа. Уучлаарай манайхаа би ч гэсэн өөрөө өөртөө гутраад өчигдөр уйлсан. Тэр яг хуу Таиландд ирсэн байна. Тэгээ Таиландын хамтдаг бүгдээр хамтдаа идсэн. За юугаас бүгдээр идэж эхэлж үзэх үү? Энэс бүгдээр эхэлж идэж үзье. Энэ амар сонирхолтой зөө. Покигийн durian амттай. Би бүр ингээ анх удаа харсан. Ийоо, шууд durian үнэрсэж штт. Бэштэч. Oh my gosh. Харин шууд үнэрч байгаа. Хэрэг мөхөд дэжтэй чи. Durian идэж чадахгүй юм шиг наа. Яг сонир шиг. Durian-ыг бид идэж чадахгүй мэн үү? Энд ирээд байгаа durian орч үзье гэж бодож байсан байхгүй юу? Яагаад вэ гэхээр яагаад вэ гэхээр Малайзд бид durian орч үзэж чадаагүй, Сингапуртаас үзээгүй байж байгаад энд ирээд за тэгвэл орч үзье гэж бодож байсан чинь durian-ыг идэж чадахгүй байна. За тэгвэл энийг гэс идчихье. Pretz гэд ийм шагшураг байна. Чи хамаа уусаа. Энэ юуны амттай лээ? Хоолны амттай. Ямар тааж. Тэгэхээр муу ухах. Яа, ямар ядраад юм бэ? За, саний хоёрт хоёуланд 0 оноо өглөө. Одоо бүгдээрээс энийг ууя. Мелоны амттай йогурт. Юу нүрээр. Энд халбагаад өгч мөшөө. Нэртэ. Дотор нь желанууд энэ. Желатэй. Үнэн нь амар гоё. Өстой гоё өнөртэй юм байна. Энэ яад үнэтэй байсан шалтгааны 0 ба. Амар гоё мелон өнөрт хамтагч байгаа мөрлөө дотор гоё цэцэн нүртэй. Энэ бол 10-аас 9 да. За бүгдээрээ миний хамгийн дуртай. Та энийг мэдэх үү? Энэний green tea. Би green tea амар нугасгүй. Үнэхээр дуртай юмуд энийг би кофе шоп орох болгондоо green tea latte авч уудаг. Би green tea-тэй, matcha-тэй юу торт идэх амар дуртай. Оо, иш энийг унтсан шүү. Зүгээр энийг энжинээр идчихнэ. Matcha амар гүн амтдаж байна. Мөрдөөсөө чихэрлэг биш. Гэж он чихэрлэг байсан бол гоё юм байна. 10-аас 8 оноо. Энэ нөгөө солонгос куккакун гэдэг ийм чипс байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Энэ ч гоё амттай чипс. Та нар миний солонгос амттай биш үү санаж байна уу? Яг энийг идчихсэн шүү дээ. Ингээ би хуруундаа ингээ хийгээдсэн шүү дээ. 10-аас 10. Энэ ингээ нөгөө jelly тэнгуүтэй йогуртны амттай. Ээж энд амар дуртай байгаа. Дээр нөгөө би авсан шүү дээ. Малайз амттай ингээд тэгсэн чинь ээж бүгдийг тусгацсан шүү дээ. Энэ ямар амттай хол йогуртны амттай хэр гоёлах. Миний өмнө идчихснаас илүү юм жундаг юм гоё жажууд зөөхөн шууд амд уусаад буучдаггүй. Санийх 10-аас 8 оноо өглөө. Махны үнэр. Chicken BBQ гэнэ. Ийм Лейс шиг амттай байна. Яг лейс. Өгсдөө лейсээс арай давслаг юм байна. Ган давслаг 10-аас 5. За юм уухгүй бол ам дотор бүр амар олон төрлийн амтнууд амтагдчихлаа. Яа энийг хангалж чадахгүй юм би. Мөнгөш хангалаад өгөөч. Оо, thank you. Latte
Кофений амттай сүп. Нэгсэл латте амт гэж байна. Энэ амар олон төрөлтэй байсан. Ногоон цай, лад, гүзээлцгэн, банан, манго гэд. Би болохоор латтег сонгож авсан. Энэ бол амар хөөрхөн амттай л. Би энэнд 10-аас 9 оног лөө. За бүгдээрээ хөөрхөн талах хэдий. Энэ амар хөөрхөн харагдсан. Дээрээ одоо нэг чихэрлэг амттай юм шиг үлээ. Эсвэл зүгээр талах юм болов? Дээрээ юм шигтэй. Зүгээр талах байна. Not bad, but not good. 10-аас 6 оноо. Ийм байсан. Энэ нөгөөнийг энжигээ би хятад амттан гэж шиг үзчихсэн байхгүй юу? Тэгсэн чинь нэг энжинийг сонио ийм мэдээдсэн. Таиланд бас байгаадсэн. Тэнгүүт нь бидж үзье. Энжи яг ингэсэн чинь аим гоё харагдсан байхгүй юу? Бид ингэж үзэх хүсэж байсан юм. Оо. Миний стил ахын санагдах юм. Гнаа. Тэр гоё юм байна. Би энэ аймаг дуртай байхгүй юу? Гэхдээ би дуртай гэж хэлэхгүй ээж далуулна. Энэ хазуун ногоотой юм шиг. 10-аас дэжгүй мэн. Амтнаа дэжгүй. Санийх аим халуун ногоотой. Юм уу? Энэ Таиланд ундаа юм шиг үлээ. Им шилэн мэдгүй анх удаа харж ийн ууж үзье. Юуны амттай вэ гэхээр цитрус. Энийг тийм аим гоё зөөлөх нэг тийм гоё амттай юм байна ундаа. Дээр нь витамин D 100% гэсэн байна. High zinc гэсэн байна. Энэ үнэн худлаа гэдэг мэдгүй ч гэсэн амтнд болоод амар таалагдлаа. Би энд бол 10-аас 11 оноо өглөө. Хямдхан байсан. Энэ амар хямдхан байсан байхгүй амар гол нь. Тийм мөртлөө амар хөөрхөн амттай байна. Касны хажууд байжсэн. Тэгээ намайг яг аваарэ гэсэн юм шиг яг миний өөдөөс харсан байгаа гэсэн байхгүй юу? Тэнгүүд нь би авцсан. Энэ модтой чихэр юм биш. Би өөний юм хүлээж аваагүй шүү. Би амар гоё юм байх юм болов уу гэж бодсон шүү. Уутан задрахгүй болохоор би энэс нэг оноо хаснаа. Залхуур чи би эндээс нь идчихэдэг хүү. Энэ зөөлхөн хань. Модой чихрийн амт нь хөөрхөн юм байна. Тэг ингээ модой чихрийг хийгээд ингэж хаагаад тэг энэ байгаа штий. Эндээс ингээ зүвчнэ. Тэгээ модой чихрийг идмээр байгаа үед эндээс авангууд долоожлж авцаад хийж хэл юм шиг байна. Битгэхгүй. Би энийг яг орхио явах гэсэн чинь мөнхүү шанаас дуудаад тэнгуут энэ фантагийн энэ амтнаагаас нэг их байгаад байдгүй штий ингүүт нь би авсан. Тэгээ нэрийгсэл би үзээцэнтэй амтыг анх удаа харсан. Bubble gum-ны амт. Амт гэж авч байна. Bubble gum-ны үнээр. Энэ бүр амар таньдаг амт байх манайха шууд амтлаад шууд хэлээрээ. Яг нэг ийм амттай юм байдаг. Яг нэг ийм амттай юм. Юу лээ? Байд тий. Чирийн юм. Тий. Чинь үзээлс ингэ тагчаа чири гэдэг дахиад. За манайха юу болсон бэ гэхээр миний утасны цэник дууссан. Тэгээд сая бид нар массаж хийлгээд гадуур бичлэг хийж яваад тэгээд шопинг хийж агаад хоолоо идчихэд хурж ирлээ. Одоо бүгдээрээ үргэлжлүүлцгээе. За энэ гами. Тэгээд та нар анзаарч аваад гэрэл жоохон харахгүй санагдаж магадгүй орой олцсон. Хажуугаас нь манай энэ хотелийн жоохон гэрлэлүүд нь бүдгэх юм байна. Бүдэл харагдаж тэгэхээр бүгдээ жоохон урагшаа очоод идчихээ. За энийг бүгдээрээ цэцгээе. Солонгосын май гүмэтэй гэж хэлсэн. Энэ манайх нэгдэ нэмэх нэг байсан. 10-аас 10. Тэстэ гоё зэн. Би кофе амар уумарсан. Чи би кофе авсан байсан. Thailand coffee. Энэ 10-аас 10 оноо өглөө би яасан. Crispy strawberry mixed crispy banana гэд хатаасан банан болон гүзээлцгэн. Өнөр нь яг л гүзээлцгэн өсөж байна. Энэ банан нь бананы дуриан шиг хамтдаг. Тэгээд дурианы трамбот болсон байж. Гүзээлцгэн. Гүзээлцгэн мухай. Амар sour. 10-аас 4. За энэ ингээ хоёр талах байна. Эхнийх нь болохоор pandan custard filled bun. Энэ болохоор red bean filled bun. Арай одоо малайз дийдсэн талхнуудаас бол доторх нь их байна. Энэ амтаас тал шүү. Энэ 10-аас 10. Red bean амар сандж чинь. Энэ болохоор юм хөрхөн дээр ногоон хөт юм байна.
Оо, нохоо хөхт юм. Энэ юу юм бэ? Cool start гэсэн шүү дээ. 10-10. Би эсээ нэг ингэж төсөөд өгөө заяа. Өмнө надад ахнууд аваадсэн чи бүгд доторх нь юм жижигхэн жоохон тийм соус шиг юмтэйсэн чи энэ болохоо бүр амар дүүрэн яг идэхэд талах тэр доторх юм хоёр нь яг ингээд огтлцоод аягаа амтчих чинь. Энэ юу юм бол? Ийм юм байна. 20% энэ гэсэн. Энэ бичнүүд юм өстой ойлгохгүй байна. Тэгээд зураг нь болохоор нэг тийм нэрийнх. Ой нэг Монголд байдаг нэг юм байдаг шүү дээ мэдхүү. Би дандаа авч иддэг байхгүй юу? Тэрнтэй аим адилхан. Тийм гадуураа нэг жоохон давслаг мөртлөө бичин шиг амттай. Халуун ногоогүй. Энэ яг хөө ингээд яг унтахаас өмнө ч юм уу тэ нэг юм идмээр санагддаг үед шүү дээ. Чипс идмээр ч юм шиг, хоол идмээр ч юм шиг. Яг тийм үед идэв л зүгээр. Идээд байвал ч гэжтэй идчихүүл зүгээр юм байна. Crispy Chinese pork sausage. Sausage-нууд ингээ хатаагаад хийцэн байна. Яг sausage амтдаж байна. Яг sausage. Yoppy donut гэж. Donut there's in sure. Гурван шиг юм donut юм шүүнүүд нь зүгээр бүр их ирзэн чиг. Зүгээр ирзэн чиг. Чихэр багтаа ч юм уу? 10-аас 7. За би тэгээ энийг харсан юм байна. Бомбон. Энэ хата нэг юм харчаагүй бомбон юм санагдгүй нарт. Strawberry choco гэх юм. Дотроо юм бүзэлцэнтэй байна. Энэ бомбон надад аим таалагдлаа. Би нэг бомбонуудаас шоколадд нь жоохон дургу, дан шоколадд дуудахаар энэ дотроо бүзэлцэнтэй болохоор аим гомтой. За бүгдээрээ кофегаар амаа цэвэрлээд бичлэгээ дуусгацгаая. За ингээ өнөөдрийн бичлэгээр би Таиландын амттангууд идлээ. Тэг өнөөдрийн бичлэгээр таалагдсан ба та бүхэн маань лайк, subscribe дараад өгөөрэй. Дараа нь илүү сонирхолтой бичлэгээр дахиж ирэх болохоор дараагийн бичлэг хүртэл баяртай.